бид нар хадгаламжийн хүүг жишээлбэл хэсэг одоо тэгээ хадгаламжийг мэдүүлж таниулахын тулд татварыг хөнгөлжсөнтэйгээ адилхан энэ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гэдэг юмыг таниулахын тулд арилжаанд идэвхтэй оруулахын тулд энэ арилжааны дундаас татдаг татвар байхгүй болох ёстой байхгүй. Энийг төрдөө хөнгөлөх хэрэгтэй. За одоо жишээлбэл нээлттэй хөрөнгөний бирж дээр арилжаалагдж байгаа дээр бол 90% хөнгөлөлт өгүүлээд энэ дэр 1% татвар авч байгаа. Тэгвэл өнөөдөр бид нэр ингээ анзаарах юм бол биржийн бус зах зээл буюу яг энэ бондын зах зээл дээр маш их мөнгөний тоо яригдж байгаа. Дээрээс нь энэ илүү хурдан өргөжих, илүү олон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд, илүү олон бондууд гарах. Энэ дээр орон нутгийн бонд, тийм ээ. Одоо энэ топ 100 аж ахуйн нэгжийн бондууд гарч ирэх. Энэ нь өөрөө зээлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх, улмаараа зээлийн хөг бууруулах энэ боломжуудыг бий болгох ёстой. Тэгэхээр энэ тал дээр бол ноогд ашиг байна уу, тийм ээ. Тэр хөрөнгийн татвар байна уу? Эднэртээр бол төр яалтж байхгүй татврын дэмжлэг үзүүлэхээс өөр арга байхгүй. Сая хэлж яана л та олон улсын байгууллагын бондыг тийм ээ гарах боломжийг бий болгосон. Энэ бол бас айгүй том алхам багхгүй юу? Энэ бас ингээд юм яг системийн хувьд бол бас айгүй том мессеж өгж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ мэтчлэн бодлогын түвшинд бол яалтж явахгүй оролцож явах хэрэгтэй болж байгаа.